Өнөөдөр студиуд бас бидэнтэй ярилцахаар зочин өргөдөж ирсэн байна. За тэгэхээр татврын их бат гэдэг хүнтэй одоо бид ярилцах нэ. За хурцын компани татврыг одоо шалгаж байх уу? Авцсан л байл шүү дээ. Миний ойлгож байгаагаар. Одоо хурцын хамаарал бүхий компани улсад хэдэн төгрөгийн татвар төлөх ёстой юм байна. За та болохоор татврын газрын одоо ажилтан танах татвараа төлөөгээд татврыг авцснаас хэрэг үүссэн гэдэг нэг ийм сонин ойлголтыг би авч чадах. За эндээс соёлоо яриа гэж байна. Хурцын хид хідэн одоо хууль бус үйл ажиллагааг тухайн үед авилгалтай тэмцэх газраас шалгасан байдаг. Татврын ерхий газрын дарга Оюун Баатарт албан тот ирсэн байдаг. Гүйцэтгэх ажлын албаны дарга Алтан Гац гэж хүний мөн хурцын хамаарал бүхий Сарнах гэж компанийг мөн татврын ногдвол төлөлтийг нь шалгуулахаар татврын ерхий газрын дарга Оюун Баатарт ийм хоёр бичиг ирсэн байдаг. За энэ хоёр бичгийн хүрээнд татврын ерхий газрын хяналт шалгалт арга зүйн хэлцээс хурц болон түүний хамаарал бүхий Сарнах компанид нь татврын хяналт шалгалт хийсэн байдаг. За тухайн үед хурцсан Анус сервис гэж компани захирал B гихчээс Баянзүрх дүүргийн 4-р хорийн нутагт дэвсгэрт байрлах 3 газар 2 бетон байгууламж бүхий объектыг 20 сая төгрөгөөр авсан асуудал дээр нь авилгалтай тэмцэх газартаа шалгаж ирсэн юм шиг. Жилийн дараа. Тийм, 1 жилийн дараа 597.8 сая төгрөгөөр 90 интернэшнл зарцсан асуудал дээр нь татврын орлогоо тайлагнаагүй дутуу төлсөн гэдэг асуудал дээр нь татврын улсын байцаагчийн акт гарсан байдаг. 1.4 сая төгрөгийн татвараас зогтсон байна гэсэн. За энэ шалгалтыг бол татврын ерхий газраас явуулсан. Энэ шалгалтыг явуулж явах цаг хугацаанд би Баянгол дүүргийн татврын хэлтсийн дараагаар ажиллаж исэн. Тэгээд надтай яаж холбогдъё гэхээр одоо энэ Сарнах компани манай Баянгол дүүргийн татврын хэрэгцээтэй харилцдаг аж ахуй нэгж байсан. За хурцын энэ хүүхнийх нь энэ асуудал нь бол тухайн үед нөө өршөөл үзүүлэх хуулинд энэ бүх одоо хурцтай холбоотой хэрэгүүд нь одоо тэнд шийдэгдсэн гэсэн ийм ойлголттой байгаа бай. За Сарнах компанийн хувьд бол та бүхэн мэдж байгаа. Одоо өнөөдөр Сарнах газ супермаркетта Хаавал дүүргийн 11-р хороонд зайсан цогцлбор гэж газар Сарнах компани 2004-өөс 2006 онд нийт 40 айлын орон сууц. Тэгээд үйлчлэгээний төв доороо 35 машины зогсоолтой энэ байгууламжийг бариад бусдад борлуулж өөрсдөө ашиглаж яснаа татврын албанд огт тайлагнаж татвараа төлөөгүй байсан. Ингээд авилгалтай тэмцэх газраас шалгаад дээр нь татврын ерхий газрын хяналт шалгалт арга зүйн хэлцээс шалгаад ирэхийн алдад улсад төлөөгүй хожимдуулсан гэдэг дээр нь Сарнах компани дээр 70.2 сая төгрөгийн актыг Сарнах компанид ногдуулсан. За ингээд эдний өөрсдийнх нь тайлагнсан 169 сая актаар тогтоосон 70.2 нийт 239.7 сая төгрөгийг Сарнах компани хариалгадах Баянгол дүүргийн татврын хэлтэст өр барагдуулах үүргийг нь татврын ерхий газраас шилжүүлсэн байдаг. Хурцын 1.4 сая төгрөгийн татврын өрийг нь хариалгадах Хаавал дүүргийн татврын хэлтсээр шилжүүлсэн. За энэ цаг хугацаанд би түрүү хэлсэн Баянгол дүүргийн татврын хэлтсийн дараагаар ажиллаж байсан. Ингээд энэ шилжиж ирсэн өрийг барагдуулах энэ ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж тухайн бүрэн татврын хуулинд заасан арга хэмжээг харж явуулахад хурц надад нөлөөлөхийг оролдож түүнчлэн татврын ерхий газрын дараагаар уцтуулдаг энэ ажиллагаа хийхэд саад учруулж нөлөөлж эхэлчихсэн. Тэгээд та бүхэн мэдж байгаа хурцын нөлөөлөл яагаад багассан бэ гэсэн чинь тэр үед хурцсан Англи улсад албан томилтоор явж явах улсад нь гадаад улсад бусдыг баривчилсан нөгөө дамирангийн инх бат хасны хэрэглээр хорцсон шоронд хорцсон байсан. Нөгөө ерөнхийлөгч илбэгд орж Герман улстай гэрээ байгуулж иж Английн шоронд хоригдж исэн хурцыг суллуулад энэ хоёр хүн хамтдаа онгоцоор Монгол улсад буулаа гэдэг нь тухайд телевиз олон нийтийн хэрэгслээр гарч ирсэн та бүхэн. За тэр бол тийм за мэдж байгаа. Хурц хүрээд ирлээ. Та Баянгол дүүргийн татврын хэлтсийн дарга байжгаад татврын ерөнхий газар руу шилжиж ирж ажиллаж байгаа тийм. Тэр он ч болохоор хэдэн он блэ? Би 2011 оны 3 сард Баянгол дүүргийн татврын хэлтсийн даргаасаа татврын ерхий газрын улсын төсвийн орлогын хэлтийн газарт эрсдлийн удирдлагын хэлтсийн даргаар шилжиж ажилласан. За энэ ажиллаж байгаа 11 онд хурц авилгалтай тэмцэх газрын дэд дараагаар томилогдсон байдаг.
Хурц одоо танд яагаад тонцогч эхэлж байгаа? За нэгдүгээр Хизээнээс үү? энэ үйл явц яаж болсон бэ гэхээр 2012 оны 11-р сард манай татврын ерхийн газар дээр хууль хэрэгжсэн хилцээний даргын сул орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. За. Энэ сонгон шалгаруулалтанд миний бие оролцоод тэнцсэн. Тэгээд авилгатай тэмцэх газар руу 2012 оны 12 сарын 3-ны өдөр инх бат энэ албан тушаалыг хашихад ашиг сонирхлын зөрчил байна уу гэдэг ийм албан бичиг явуулж байгаа. Тийм. Тэгсэн чинь нөгөө бичгийн хариу маань хуулийн 10 хоногийн дотор ирэх ёстой. Ирдгүү. 10 байтугай бүр 20 хонолоо. Тэгсэн чинь хурц эргүүл бичсэн мессеж нь ихээр цагтаад байсан нэг мө бацаан уу гэд 3 цэг тавиад ингээ 2013 оны 1 сарын 28-ны өдөр би ажилдаа очиод өглөө 8 цагт авилгатай тэмцэх газрын гих дөрвөн халбаач намайг шууд бариад 23 цагт намайг 461 дугаар анги руу авчиж хорсон. Тэ 1037 хоног тийм. Дунд нь нэг ч өдрийн чөлөөгүйгээр шууд өглөө ажил дээрээс баривчлаад 1037 хоногийн дараа та гарч ирж байгаа шүү дээ. Тий. За ийм асуудал болсон. За одоо бол үндсэн агуулгаараа бид орох гэж байна. За ингээд явна одоо цаашаа. За намайг авилгатай тэмцэх газар аваачаад шууд хэвлэлээр олон нийтэд би эрсдлийн удирдлагын дарга байсан. Тэгэхэд татврын ерхийн газрын орлогын газрын дарга инх бат эхнэрийнхээ данс руу 4 сая доллар шийдэж байсан. За нэг сефтэй мөнгө хулгайж явсан хүмүүсийг баривчилсан чинь энэ Баянгол дүүргийн татврын хэлтсийн дарга инх батын холгон тогтогдлоо. Энэ сефэн дотор нь 30 сая юан байгаад энийг эзэнд нь буцааж одоо арга эрт нь буцааж өглөө гэсэн ийм нийтлэл. Тэр мөнгөний копи байжгаад яваад. Машин дүүрэн портертой мөнгө авч явж ирсэн нөхдүүдийг мөн барьж саатуулаад шалгаад ингэсэн чинь мөн Баянгол дүүргийн татврын хэлтсийн дараагаар ажиллаж ирсэн инх батын мөн байна гэж. Ингэж анх хэвлэлээр ялдаг. Хүн хинт хэрэг тогсон хамгийн. Тэр чинь бол нөгөө нэг баривчлахын өмнө л болоод байгаа. Баривчлал маргааш нь. Нүсэл маргааш сонор баривчж байгаа маргааш. Ийм хэрэгдэж шалгаж чинь гэж нийгэмд одоо үндсэндээ ихтэй бэлдэж байгаа. Яг ажилдаа ирсэн юм хуцтай маань 72 өдөр эн чинь үндсэндээ 2 сар 10 хоног надад арга ирээс болно. Нэг ч иргэлт өгөөгүй. Яг өмсөж байгаа хуцтай. Яг өмсөж байгаа хуцтай би мөрдөн дотор нөгөө камерын боловсруулалт хийж намайг нөгөө дарамт туулдаг нөгөө хүнд ностог гэмт хэрэгтэй хүмүүсийнхээ дунд би ингээл нэг бижигтэй самцтай нөхөл яваад итг. 72 хоног. 72 хоног. Тэгсэн чинь хурцын гар үсгтэйгээр инх баттай хийсэн эргэцэн тулсаа үзэр гэрээг авилгатай тэмцэх газарт бүртгүүлээгүй тул өмгөөлөгч нарыг инх батаа уулзуулахыг хоригдж гин гэсэн албан бичиг 461 рүү хурц явуулсан байт. Тэрний дараагаар манай эхнэр яг амарчаад бас нэг 2 сар юм одоо манай баг охинтой ингээс энэ эмэгтэйг 2 сар авилгатай тэмцэх газрын үрдэнд суулгасан. За энэ хугацаанд намайг бүтэн 6 сар одоо ингэ шалгаж байгаа. Ихтэй намайг мөнгө угаасан. Тэгтээ хорцсон байгаад байгаа. Хорцсон байгаад байгаа ерөөсөө. Өнөөдөр 100 мянган төгрөг хүний данс руу хэдэн жил орж гарна. Хөл дүнгээр нь ячаал. За нийт таны дансны хуулган дээр хэдэн жилийн 2008-аас одоо 12 онд одоо 5 жилийн хугацаанд танд одоо ийм мөнгө орсон байна. Энийгээ тайлбарлагээл нийгэмд болохоор инх хотын үндэслэгөөр хөнгөцсөн зүйл ангидаа шалгаж байна. Инх хотын мөнгө угаасан гэмтрэгтэр шалгаж байна. Инх хотыг авилгал авсан гэмтрэгтэр шалгаж байна. Инх хотыг одоо тухайн эрэг хуулийн 150 буюу бусдын эд хөрөнгийг завших, үргэлдүүлэх гэдэг зүйл ингээд шалгаж байна. Ингээд намайг нийт 6 зүйл ангидаа шалгаж жагаад татврын үндсэндээ инх хотын хувийн орлогын албан татврыг нь 3 газараа шалгуулж дүгнэлт харуулсан байдаг. За энэ дүгнэлтэн дээр болохоор намайг 3.7 тэрбум төгрөгийн орлогоо огт тайлагнаагүй байна. Танд тийм орлого байсан юм. Энэ бол ерөөсөө нөгөө дансанд байгаа мөнгөний хөл дүнг аваачиж нийлүүлж ягаад 6 дахь үржүүлж ягаад ингээд ийм тавьсан ийм дүгнэлт байгаа. За энийг эдийн засгийн шинжилгээний одоо хилцээний дарга ахлах ажилтнанд жаргал түмэн жаргал гэсэн ийм бүрэлдэхүүнтэй шинжээснээр энэ дүгнэлтийг гараад инх батын 2007-оос 2012 оны татвар ногдуулалт хөлтөнд нь шалгалт хийгээд 15.4 сая төгрөгийн орлогоо дутуу тайлбарсан байна гэсэн ийм дүгнэлт гарсан. За нөгөө 3 тэрбум 7 тэрбум чинь 15 сая болоод ирж байна. 15 сая төгрөгийн орлогоо дутуу тайлбарсан. За гэтэл энэ дүгнэлт гаргасан
Энэ хүнийг Дархуул аймгийн цагдаагийн газарт Инхбатын дүгнэлтийг худал гаргалаа гэд энэ хүнийг 5 сар хорсон байт. Миний 3.7 гэд бичсэн 3.7 тэрбум гээ бичсэнийг тэргээр нь явуулсан гэж байгаа юм тийм. Тий. Тэгэнгүүтлээ энэ дүгнэлттэй хамт намайг гинт нэг өдөр мөрдөө сольж хорж байгаа. Тэгэнгүүтэл жаргалын дүгнэлт нь үндэстэй мөгүй юу гэдэг дүгнэлт гаргуулахаар Алтан туяа гэдэг юм шинжээчээр бодуулсан байдаг. За. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт 2008-аас 2012 он эдгээр 5 жилийн юм үзэж шít. Хөрөнгө орлого мэдүүлгийн миний орлого баг нь бичсэн. Орлого. Би татвар ногдох орлого яриаггүй штэ. Бидний нөгөө цалин, нөгөө хүүхдийн мөнгө. Ерөөсөө миний хөрөнгө орлогын хоом гээл ногдох нь 50 сая 41 мянган төгрөг байна гэсэн ийм дүгнэлт гаргасан. За 15 сая чинь 50 болж байгаа шалтгаан юу? За энэ тухайн үед татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хохирлын хамгийн доод хэмжээ нь 50 сая төгрөгийн татвараа нуусан байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль нь заагдсан. Тэгээ тэр нь түргэж штэ. За энэ Алтан туяа нь ямар учиртай хүн болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа. 2013 онд цэвэр агаарын сан гэж хэрэг байна. Тий, цэвэр гарсан. Энэ сан хэрэг дээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2 хүний цагдаа орсон байдаг. Авилгал авсан гэдэг. Энэ дээр энэ миний дүгнэлтийг гаргасан Алтан туяа, Б Алтан туяа гэж. Энийг даалтанд гаргаад одоо энэ зол жаргал гэж энэ нөгөө хонглын одоо бүх мэдж байгаа энэ бүх хонглоор осон хүмүүсийн хэргийг шалгасан энэ авилгын газрын комиссар гэх юм зол жаргал. Инхбатын хүүхний орлогын айлын татрын энэ тооцоол буюу энэ дүгнэлтийг 54-г бичүүлсэн байна. Энэ хүн өөрөө хэрэгт шалгаж байгаа с ิจ гтэн яллагдагч хүнээр энэ дүгнэлтийг гаргуулад эцэст нь 3 шатны шүүх. Ерөөсөө намайг ганц ялж байгаа юм. Ерөөсөө энэ өөр ноттой ямар нэг яасан. Бүгд байхгүй. Хэрэгсгүй. Ерөөсөө энэ дүгнэлтээр надад ял өгүүлэхийн тулд одоо энэ дүгнэлтийг гаргаж ирээл энэтэй холбоотой тайлбарыг нэгж прокурор, нэгж шүүгч, 3 шатны шүүгч хинж хүлээж авахгүй. Ерөөсөө энэ 50 сая төгрөг гэдэг дээр л надад 7.6 жилийн ял өгч байгаа. Ингиж хуурж байранд ингэж бүрдүүлдэг эднэр. Ийм технологитой. Нөгөө хоригчээс өөрсдийнхээ хөршилд байгаа хүнээрээ ийм төлөв гаргуулдаг. Анх эхлээд таныг хорьсон бүх хүндэслүүд байх болсон юм шүү дээ. Энэ хорьсон бүх хүндэслүүд байх болоод янз дундсан нөгөө авилгал авсан өмч хөрөнгө шамшигдуулсан энэ гэдэг байх болоо. Байхгүй. Энэ зол жаргал гэж комиссар надаас мэдүүлэг авах чи ирэх бүхэндээ хэлдэг. Одоо нас чи шоронгийн амьдралтай дасчвэ. Чи ял авах чинь тодорхой шүү. Зүү харагийн мөрдөн зүү намайг хориод буцсан. Энэ зол жаргал гэж хаана байсан юм бэ? Энэ өөрөө хорихт байсан хүн гэсэн. Энийг хурцл авч тавьсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажилтан гоёг ч юм уу юу ч тийм шийдвэр гүйцэтгэлийн ажилтан юм шүү. Ингэж шийдэж ирсэн нөхөр гэж байна. За тэгээ уулзахаараа өшөө юу гэдэг байсан гэнэ? Ямар ч үндэслэгээр ингэж мөрдөн соёлоод харчиж байгаа. За тэгээ намайг тэр зүү харагийн бүр яа шийдвэрлэх нь бол ойлгомжтой. Гэхдээ хугацаа уучраа олмол гэдэг юм зүйл санал тавих уу? Би хэлсгүй чи одоо боёлолтой ичдэг юм. Би ч чиний наад ажлыг чинь хийж явсан хүн бэ. Та нар ингэж хүнийг ирүүдэн шүүдэг юм уу? Та нар ингэж хууль бус нотлох баримт цуглуулдаг юм уу? Гэсэн чинь би юу гэдэг? Чи хурц тарахтаа л уучраа бол. За дараа намайг ингэж мөрдөн соёлоо зүү хараараа орчхоор миний хар гэр ихнэр маань одоо нэг таалтанд гаргаад авчихсан гэдэг сэтгэлээр Сарнагийн хурцын ихнэрийн найз руу өөрийнхөө найзаар дамжуулаад хэлүүлсэн байдаг. Энэ одоо таалтанд гаргах юмсан гэсэн. Наа чи ёстой зөв залуу шүү дээ. Намайг нөгөө яг нөгөө хурцыг хоригдсон юм байх үед ёстой байцаагч манай ажил руу явуулж хагаад өдөр бүхний салооны орлогыг ахуулаад даасанд байсан хэдэн төгрөгийг битүүмжлээд авсан ёстой муу залуу шүү дээ. Юу тэрийг даалтанд гаргуулахаар би гух ёстой тийм юм байхгүй. Ийм мэдчил нь одоо энэ зүйлүүдээр хурц надад үс сансан болох нь ингэж батлагддаг юм аа. За инглээ. Тэгээд 7.6 жилийн хоёр хэл өгчлөө. 50 сая төгрөг гэдэг дээр. За хэлсээр хэрэг авчиж тулглаа. За хоёрт нь инкват гэдэг хүний ярьдаг хоёр дахь том асуудал болохоор зэрэг би хоригдож хугацаанд маш их хохирсон гэдэг чинь. За хамгийн ихний асуудал гэх юм бол маш олон төрлийн хүнд гэмт хэрэг дээр одоо үүсгдэг. Үргэлжлэл бүхий л одоо нөгөө мөнгө угаан авилгал авсан ингээд маш олон төрлийн зүйл ангид дээр удаа хугацаар хорихын тулд
Дээр нь энэ хүнийг хоригдох хугацаанд нь маш олон гүйцэтгэх ажлын арга хэмжээ гэж юм байдаг. За тэр нь юу юм? За энэ болохоор намайг хамгийн анх одоо хориход нөгөө C корпус буюу хүнд ноцтой гэмт хэрэг үлддэг ийм хэсэг рүү намайг тухайн үед 3 удаагийн хүн амны хэрэг үлдсэн усын тэгч хүн дээр бэлдсэн камертай намайг оруулсан. За энд би энэ хүн амны хэрэгтэй хүнтэй би 2 сар гарan хоригдсон. Тэгэхэд дөрвөлнгийн 20 тэр 4 хүн дотор бол ерөөсөө инфатыг нэг дарамтлагч байна. Нэг өдөө хатгагч байна. Нэг хүн нь бол ерөөсөө байнгын чи ямар нэг хэрэг хүлээчих тэгээд чи эндээс гарна. Ийм ажиллагаанууд бол явагддаг. Тэр дэсэл гэсэн үү? За би хоригдчих хугацаанд би 2 удаагийн мэс цаслыг хийлгэсэн. За мөн би нүднийхээ торлогыг би бас энэ юуны төмөр ингэж мөргөөд шийдвэр гүйцэтгэлийн маш одоо хараа хяналтанд ор хуйгалсан машинтай би явж утсан. За энэ очиход манай эхнэр ар германы хоол хийцэн ирээд намайг эмчд үзүүлсний дараа тэрхэн явцад нэг хуйгаас нь гуугаад нэг надад нэг хоол өгөөд сайн миний хань гэж намайг нэг хацар дээр үнссэн явдлыг чинь хурц эмчдэр нь ирүү үсгээд 2 хянагчдэр нь ирүү үсгээд тэгээд намайг мөртөн сольж орж байгаа. Яа, үнэндээ солиоруулж ирсэн байна. Зүү харагийн мөртөн бол онцгой дэглэмтэй. Тэнд нөгөө хүнд чанга дэглэмтэй ангид ял идэж байгаа сахилгын шийтгэл ногдуулаад дахин гэмт хэрэг үйлцсэн асуудал дээр нь хүмүүсүүдийг хордог. Яг тэр хоригдолт нартай хамт хорж байгаа. Нөгөө байрныхын нөхцөл нь ерөөсө подвал доороо шалгуу хар хөрсөөрөө тийм үдэн намайг 110 хоног хоноосон шин. Тэнд хүний юуны одоо ор дэвсгэр юм байхгүй. Дүрийн чигтэй вакуум шороо юм ба шүү дээ. Газрын зөөр. Куртка тавиал курткан дээрээ сууж байгаа шүү дээ. 110 хоног. Энэ өөрөө эрүүдэн шүүлтийн хэлбэр нь. Эрүүдэн шүүлт, хурцын эрүүдэн шүүлт гэдэг чинь зүгээр ингээл зодоол нүдэд байх бас биш юм байна шүү дээ, тийм. Илүү технологичсон хэлбэрээр одоо ер нь бол хүнийг ер нь сэтгэл зүй бие эрхтэн бүх зүйлээр нь л ингээл дуусгачихдаг юм шүү дээ. Тэ. Тэнд бол яг энд бас хийж болохгүй гүйцэтгэх ажлын юм арга хэмжээнүүдийг хэрэгжилж байгаа юм л тэр мөрдөн дотор. Гэхдээ тэр бас ярих нь хориг. Энэ бол өөрөө би өөрөө бас гүйцэтгэх ажилтан хүн байсан учраас энэ талаараас тодорхой илэрэнгүй ярьж болохгүй. Гүйцэтгэх ажлаа хариуцсан төлөөлөгч болон авилгатай газрын ийм комиссар гүйцэтгэх ажил хариуцсан хүмүүсүүдийн ийм комбинацийн хүрээнд хийгддэг юм ажиллагаанууд байдаг. Энийг хийгдэж ирээсээ яаж юм их хотыг сэтгэл санаагаар унах уу гэдэг бүх арга технологиг хэрэглэсэн шүү дээ. Миний мэдих арга технологиос гадна миний мэдэхгүй бүх бузар арга технологиг хэрэглэж байгаа шүү дээ. Шууд байдлын эрүүдэн шүүлтж явдаг юм байна. Шууд бус байдлаар тий. Ер нь бүх хэлбэрт тэр эрүүдэн шүүлтийг л мэдрүүлдэг юм шүү дээ. За үүн дээрээс нэмээд нэг ноцтой зүйл байгаад идэг нь энэ хурц гэдэг хүний тэр хонглоорж ирүүлсэн олон хүмүүсээс гарч байгаа. Ар гэрийг юус амар зээг нь үзүүлдэг. Миний өөрийн ах トゥ хамаатан садан, миний эхнэрийн ах トゥ хамаатан садан энэ бүх хүмүүсүүдийг одоо инфатын нэг татврын асуудал дээр хин хэргийг шалгахын тулд над дээр 24 мөрдөн байцаагчтай ажлын хэсэг байх болсон байна. Ингээ бүтэн сар шалгасны дараа манай хүн дээр унж байсан машиныхаа татврыг хугацаа хожимдуулж төлсөн гээд нийт 385 мянган төгрөгийн актыг зөвшөөрүүлээд энийг нин дээрөө тойл гэж ирсэн бүр өдөрт нь хөлөөлүүлж ингэж дарамтлаж байгаа хэрэгтэй. Одоо ингэж л ар гэр дээр мөн давхар ингэж л одоо ялгууны автомашины татвар дээр тэр хэмжээний алдан бодож энэ төр болж байгаад 300 мянга болгоод тий хоногтон түл гэдэг актыг л авчиж штэ. Тий энэ болормоо зин давш гэж энэ хоёр байцаагч энэ актыг нь тавьсан байна. Өөр юм олдохгүй юм тийм ээ. 360 хоногийн хугацаанд эдгээр энэ ийм л хурамж баримт хийсэн. Энэ баримтаар 7.6 жилийн ял өгч байгаа шүү дээ. Ерөөсөө энэ цаас. Та нарт яагаад ингэж гарч ирснийхаа дараа хурцэн гисэн гэдэг энэ асуудлуудыг яриад хуулиалтын байгууллагад хандаж болтгоо юм бэ? Мөн л одоо хандгаарч авахгүй байгаад байсан юм уу? Яасан? За би эрүүдэн шүүгдсэн асуудлаараа би цагдаагийн газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектыг энэ хэрэгтэй тэмцэлцэд би 2009 онд би анх өргөдөл гаргасан байт. Энэ хэрэг дээр айлтгай тэмцэх газрын зол жаргал. За миний хэрэг дээр хяналт тавьж ирсэн гэж ийм иш Ширмэндийн Баяр Билэг гэж энэ мөн Хонголын прокурор. Энэ хоёр хүнийг төрийн ордонд коридорт
төрийн дээд одон медаль зөөж өгсөн баримтууд байгаа. Миний өмгөөлөгчөөр Монгол улсын доктор, миний багш, хөл сайхлын сургуулийн багш суурин Жанцсан гэж хүн ажиллаж байсан. Миний нутгийн хүү. Манай багш энэ Англидны шүүхийн шүүгчтэй уулзсан байдаг. Та нар ийм илт хэрэгтэй ингэ шийдвэр гаргах гэсэн чинь багшаа авчлаараа би амьдралаа бодсон гэж хэлсэн байдаг. Энэ бол бодит түн. Энэ шүүгч нар бүгд хонглын захиалга, энэ дээд шүүгтэр, энэ нөгөө хонглын шүүгч, энэ хонглын шүүгч, энэ хонглын шүүгч бүгд захиалгад. Энэ Гамбат. Энэ бас багшаа уучлаараа би өөрийгөө бодсон, миний амьдралаа би бодсон гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ шүүгч амьдралаа бодохоор чинь таны амьдрал бас дуусчих юм шүү дээ. Энэ хүмүүс амьдралаа бодоод намайг надад ял өгөхгүй л ерөөсө цаанаас 8-ын тоо гэдэг тоо гэсэн. Харин 8 жил биш нэг 7.6 жил харин өгсөн. Нэг 6 сар татуу. За би ингээ мөрдөн байцаг газар энэ нөгөө хоёр хүн дээр эрдэнэ шүүгдсэн тогтоогдсон гэдэг тэгэнгүүт нь аялагтай тэнцэх газрын комиссар зол жаргалын ажил байдлыг тодорхойлох нь төрийн нууцд хамаарна гэд энэ миний эрдэнэ шүүгдсэн хэргийг улсын нууцд татсан. Маш нууц зэрэгэлдэг. Тэгээ энэ хэрэг Та ч улсын нууцд орохоор ямар албан тушаалтай байсан? энэ албан тушаалт нь улсын нууцд хамаарах ийм одоо субъект нэ. Тийм учраас энэ хэргийг улсын нууцд авсан гэдэг тайлбарыг надад ирүүлсэн. Яг ингэж явах юм биш үү тий. Би одоо хамгийн сүүлд энэ хоёр Хоёр нууцтыг ажиллаад гэдэг тийм. Таны энэ туулж ирсэн зам нь бол байна шүү дээ. Одоо тэр 13 оноос эхлээд хэдий хүртэл явж байгаа энэ нөхцөл байдал өнөөдөр ингээд эргээ бодоход өөрчлөгдсөн дүр зураг танд харагдаж байна уу? энэ бол өөрчлөгдөх ёстой. Гэхдээ энэ бүх хонглын шүүгч нь бол өнөөдөр бол байсаар л байна шүү дээ. Эдгээр өнөөдөр бүгд ажиллаа хийгээл байж л энэ хүмүүс. Тэгэхээр та юу өөрчлөгдсөн гэж тэр итгэлийг хаанаас олж аваад байна? Энд Өнөөдөр хэмээр байж байгаа юм шүү. Гэтэ энд бол нийгэмд ийм юм байсан шүү гэдгийг өнөөдөр хүмүүс дуу хоолойгоо гаргаж байна. Засгийн газрын тэргүүнээс эхлүүлээд энэ хууль хүчний байгууллага дотор шудрах зөндөө олон хүмүүс биш шүү дээ. Сүүлд энэ үнэн гэдгийг олно гэдэг хэцүү юм байна. Шинжээчийн хэргийг давзаалах шатны шүүхтэр жаргалын дүнэлт нь үндсэлтэй байсан мэн нэг цагаатгсан шүү дээ. Гэхдээ тэгэн шүү дээ тэр чинь. Тэгэхээр миний нөгөө татвар маань 15 сая төгрөг болж хуурах байхгүй юу? Хэрэггүй төвшин гэсэн үг. Тийм. Тэнгүүд тэн дээр намайг хамт хоёулангийн цагаатахад гаргахгүй шинжээчийг цагаатгах хэргийн цагаатгсан хэрнээ минийхийг хിവэр нь л үлдээчихсэн. Тэгэхээр та юугаар ял эдэлсэн гэсэн үг юм? Одоо хохирол нэхэмжлэх үү? Нэхэмжлүүл ер нь хинээс юу нэхэх вэ та? Би ямар ч үндэслэхгүйгээр би 1037 хоног би хоригдсон. Энд чинь одоо 3 жилийн Амьдралын хугацаа. тий. Энийг бол одоо хууль бусын нотлог баримт цуглуулсан аялагтай тэмцэх газрын комиссарын зол жаргал. Энэ татвар төлөгчдийн мөнгөөр миний охлыг төлөх биш. Энэ зол жаргал. Энэ баяр бэлэг. За энэ дүгнэлтийг хуурамч дүгнэлтийг гаргасан энэ алтан туяа. За тэгэд энэ захиалга авч харин 6 сараар баг ял өгсөн гэх юм буй нэмэх. Энэ дөрвөн субъект бол миний энэ 1037 хоног үндслүүгээр хоригдсон хохирлын энэ тэргүй мөнгөөр хэлэхтэй хохирлыг төлөх хүмүүс. Намайг татрын улсын байцаагчаар ажиллах хэрэг юм маань 5 жил хассан. Хөдөлмөрлөх хэрэг байхгүй. Татрын улсын байцааг шийх хэргийг. Би сая 23 онд би татрын ерхий газартаа ажилдаа орё гэд би өгөөд намайг эргэж томилохоор албан бичиг явуулахад мөн нөгөө хурцын гар хөлн мөрдөн засгийн дараагаар ажиллаж байсан одоо баасан юм гээд одоо тамгын газрын дараа очив. Энэ ажил албан тушаалдаа томилоход зайлшгүй шаарддаг байгаа мó гэдэг бичгийг татрын ерхий газрын дараа заяа вал руу явуулж байгаа шүү дээ. Энэ гар хөлн өнөөдөр байсаар л байгаа шүү дээ. Орссоор л байна. За одоо болон доо цөмөрөө.